За өнөөдөр монголчууд ямар үндэсний үзэлтэй вэ гэсэн ийм сэдвээр ярих гэж байгаа. За тэгээ бид нар бол ер нь эрүүл согтуу элдв долоон ааш авиртай байхдаа бол одоо би ч өнцрөх хүн би ч их орондоо хайртай хүн бала бала гэх их олон төлөө юм ярьдаг те. За тэгэхээр энэ байдал маань ер нь яг ингээд судалгаа шинжилгээ хийгээд те судлаад үзэхлээр юу болдгийм бэ гэсэн ийм сэдвээр ярих гэж байгаа гэсэн үг шүү. За камера жах ингээд тааруулчих. За тэгэхээр монголчуудын үндэсний үзлийн талаар хэд хэдэн ер нь судалгаа байдаг. Ихэнхдээ бол ер нь англи хэл дээр байгаа судалгаанууд нь бол чанар чансааны хувьд бол хамаагүй илүү. Одоо хүссэн ч эсвэлсэн ч тийм үү. За энийг бол бид ойлгох хэрэгтэй. Монгол дээр байгаа судалгаанууд бол за одоо бас ер нь бол нэг зөвлөлтийн үеийн байдлаа тавцсан тэр нам төрийн санаа бодол элдв юмд үйлчлэх гэсэн энэ хандлага нь хэвээрээ за эсвэл одоо монгол шиг агуу хүн байхгүй монголчууд ч юм уу хүн байхгүй ч гэдэг юм уу нэг тийм өнцгөр асуудал тандсан одоо шинжлэх ухаанч өнцөг биш шүү дээ тийм ийм юмар хандсан юмнууд байх нь бол их байдаг. Тэгэхээр зүгээр нэг хувь мөнх эрдэн монгол хүн агуу ухаантай IQ өндөр одоо юу гэдгийг хамгийн гоё царайлаг ертөнцийн одоо залуучууд донд бол монгол залуучууд царайлгаараа дөрөвт ордог мордод мэдхгүй те тэгж бодох бол нэг хэрэг. Яг шинжлэх ухааны судалгаа хийгээд судлаад үзэхэд бол гарах үр дүн хоёр бол нэг өөр гэдэг. За тэгэхээр би энэ удаагийн яриагаараа бол одоо Монголын үндэсний үзлийг судалсан томоохон судалгаануудын нэг болох одоо Кембриж их сургуулийн антропологийн профессор Урдын булаг гэж одоо өвөр монгол хүн те урд гэж монголчууд байгаа те булгийн одоо Монголын үндэсний үзэл ба релиз шилт гэдэг номын тухай товч та хүн танилцуулах гэж байгаа. За энэ номыг бол Монголын антропологийн холбоо орчуулж гаргасан. Та бүхэн одоо номын сан өөрөө хувь хүмүүс элдв зүйлээс бол ингээ худалдаад авах бүрэн боломжтой шүү гэдгийг хэлэх гэсэн байна. За. Тэгэхээр ер нь бол үндэсний үзэл гэдэг энэ нэг зүйл хэдийн үеэс ингэж олон нийтийг хамарч за нийт олонний тархитлагыг одоо эзэмдэх зүрх сэтгэлийг ингэж эзэмдэх болсон юм бэ гэдэг тухай бол судалгаа зөндөө бий л дээ. Бусад одоо тийм Европын улсууд янз бүрийн юмнуудаас эдгээр жишээ байгаа. За тэр дотроос бол хамгийн их алдартай судалгаа нь бол Бенедикт Андерсон гэж хүний бол одоо төсөөллийн нийгэм гэх юм уу төсөөллийн бүлгүүд гэх юм гэж орчуулж болоход одоо тийм ном байдаг. Монгол дээр бол хараахан гараагүй байгаа. За тэгэхээр манай гартер яваад. За тэгэхээр тэр судалгаагаар бол юу гэдгийг гэхээр ер нь бол энэ орчин үеийн үндэстэй улс үүсгэхэд бол одоо энэ хэвлэлийн технологи нийтэд ил болж ингэж ном сэтгүүлэх амархан хэвлэдэг болсон нэг үйл явц. Нөгөө нэг үйл явц нь бол одоо хүмүүс нийтээрээ нэг юм бичиг үсгтэй болсон энэ хоёр үйл явц бол их чухал нөлөө үзүүлсэн гэж үздэг. Юу хэлж байгаа юм бэ гэхээр нэг юм сайхан хэвлээд тэрийг тараана, зарна. Нөгөөгийн чинь уншдаг хүмүүстэй болчихно. Ингээ уншчихлаа хүмүүс ерөөсөө ингээд нэг мэдлэгтэй болж эхэлнэ гэсэн үг. Нэг ойлголттой болж эхэлнэ гэсэн үг. Стандартын мэдлэг ойлголттой. Тэ? Одоо та нарын дунд сургууль заадаг шиг нэг тийм зүйлүүд ч заадаг. Чи зүгээр ингээд утга учиргүй зүгээр сууж байгаа л монгол хүн агуу гэдэг нэг юм солиотой ойлголттой болчихоогүй байхгүй юу? Эний чинь танаа монголын түүхийг нэг солиотой багш зааж өгсөн. За магадгүй аав ээж чи ярьсан, ах ээж чи ярьсан гэдэг. Тэр чи хаанаас авдгаа гэхээр хэн нэгнээс сонссон. За явж тэр мэдлэгийг чи сурулж болвол одоо нэг сургаж өгсөн ч юм уу те нэг тийм л юм байгаа гэсэн үг. За тэгэхээр одоо print capitalism те эсвэл одоо print nationalism гэдэг нэг юм ойлголтууд байдаг. Энэ нэг ингэж мэдлэгийг нэг стандарт форматад оруулж ингээ олон хүнийг жимбэдлэн суулгаж агаад танхимаар заагаад за тэгээд тэрийгэ буцааж багштай хэлэхгүй бол муу тавьж гаргадаг. За тэгээд тэрийгэ гайгүй багштай зөв хэлчих юм бол онцгээд сертификат гэрчлэгээ элдв юм өгчдөг болсон нэг юм орчин үеийн боловсролын тогтолцоо бий болсон үеэс хүмүүс одоо нэг юм бид нар нэг юм байна, адилхан юм байна, тэ бидүүлээ чинь төстэй юм байна гэсэн нэг юм ойлголт буюу бидний ярьдаг нэг үндэсний үзэл гэдэг юм бий болсон гэж үзэж байгаа. За тэрнээс өмнө бол хүмүүс маш жижигхэн тийм
бүлгээр хүүгээр амьдардаг байсан. Одоо нэг тос өнөөрөө ч юм уу, за эсвэл Монголын жишээн дээр бол айл хотлороо ч юм уу. Энэ нөхцөлд бол тэ одоо өнөөгийн Сүхбаатарын аймгийн нутаг дээр байгаа нөхөр хаа байсан ховд одоо муу Баян онгорт байгаа нэг нөхөртэй хоёулаа адилхан шүү, нэг шүү гэж ярих биш. Одоо тэр ноёны хошуу тэ одоо эсвэл тэр ламын шав гэдэг ч юм уу. Ийм жижигхэн хүрээгээр нэгдэж нийлж энтэй чинь би төстэй юм байна, адилхан юм байна, ойрхон юм байна гэж ярьдаг. Ийм байсан гэж. Тэгээ алстай энэ бол ингээд томолдог. За тэгэхээр аль ч төр бол үндэстэндээ бол нэг юм нэг төрлийн нэг юм үндэсний үзэлгэдэг ийм тариа шахаж идэг, тэ цусрын байнг юулж идэг. Янз бүрийн аргаар хамгийн хүчтэй нөлөөтэй арга бол бидний сая ярьж байгаа энэ нэг томоохон одоо сургалтаар болж авч байгаа энэ нэг мэдлэг байгаа. За нөгөөхдөө одоо нийтийг амарсан баяр ёслол одоо тэгэл шагнал дурамшуул энэ тэрэ гэсэн нэг ийм юмнууд чинь бол бүгдээрээ яаж ус хэрэгтэйгээ ард хэрэгтэйгээл нэг тийм үндэсний үзэлтэй чи энэ төрлийн иргэн шүү, чи энэ улсын иргэн шүү. За тийм учраас одоо ингэ гэдэг ийм санаа руу байнга оруулж идэг гэсэн үг. За тэгэхээр энэ урдын булаг гэж энэ профессор маань бол энэ Монголын үндэсний үзэл ба релиз шилт гэдэг ном бол бичгтээ 90-ад оны ихээр одоо монголчууд яг л социализмоос салаад шинэ үндсэн хуулиа батлаад одоо тийм ардчилсан нээлттэй ийм ус болно гэж оролдож байгаа үед бол Монголд хэрэг судалгаа хийгээд монголчуудтай уулзч ингэж ярилцаад тэр номоо бичсэн. За нэлээ маргаа мэтгэлцэн дагуулсан, нэлээ хөлөг болсон нэг ийм ном байдаг. За энэ номных нь бол их гол чухал аргумент нь бол юу вэ гэхээр ерөөсөө энэ үндэсний монголчуудын одоо энэ яриад хэлээд байгаа энэ үндэсний үзлийг бол социализм үед бүтээж өгчээ гэдэг санаа. Социалист төр тий яг л түрүүний миний хэлж ярьж байгаа шиг бусад төрийн адил өөрийнхөө иргэнийг бэлтгэх гэж оролцсон. За хэрвээ та бүхэн санаж байгаа ойлгож байгаа бол бүр тийм социалист хүн гэдэг юм эсвэл зөвлөлт маягийн хүн гэдэг гэсэн тийм ойлголтууд байсан тийм хүн байдаг. Өөр хүн бохгүй юм чинь. Зүгээр хүн биш. Чинь бол тийм одоо жинхэнэ коммунист, жинхэнэ социалист тийм үү? Намын үнэн гişүүн. За эсвэл одоо юу гэдэг те зөвлөлт иргэн. За жишээ нь зөвлөлт холбоот бол нэг юм бас бүтээжсэн. Яг энийг дагаж хийжсэн үйл явц өрнөсөн. За ингэж өрнөхийн тулд эн чинь нөгөө гол биднэрт ноёрхож исэн тэр үед бол дагаж тавьж исэн нөгөө марксист онол гэдэг юм бид нар байнга санах хэрэгтэй. Марксист онол дээр чинь бол одоо диалектик тийм заавал нэг юм хоёр эсрэгцсэн зөрчил байх хэрэгтэй гэж үздэг. Тийм сайн муу, сайхан муухай гэдэг. За яагаад одоо монголчууд нэг юмны тухай ярихаар эсвэл үнэн, эсвэл худал, эсвэл сайн, эсвэл муухай гэж ийм хоёрхан туйлтар сэтгэхэд байдаг юм. Учир нь бас одоо ч гэсэн манай боловсролын тогтолцоонд байдаг юмыг заавал нэг юм хоёрхан категорид ангилж ойлгуулдаг энэ нэг хандлагаас бас болж байгаа шүү. За энэ хандлага бол мэдээж марксизмтай холбоотой. За тэгэхээр яг ангийн тэмцэл гэж нэг юм байх ёстой. Манай талын артууд байна. За тэрийг даралж зовоосон хашаар феодал ийм хүмүүс байна тий. За энэ үүднээсээ бол чиний үндэсний үзэлт ч гэсэн дэх ёстой тий. Чиний үндэсний үзэл, чиний зөв юм, чиний гоё юм, чиний сайхан юм. Гэтэл эний чи эсэргүүцдэг, устгах байхгүй болгодог дайсан байх хэрэгтэй. За энэ дайсан нь бол мэдээж хятад. За одоо яагаад бид нар хятадд их дургу ил дүмнийгээр нийлээд бала хятадын эрлиз гэдэг нэг солиотой юм байнга яриад идэх учир нь эндээс гарч ирж байгаа юм. Ер нь бол 60-аад он мөртөл бол одоо хятадтай их хөвтэйг харилцаатай байсан. За одоо 151 өөр энэ төвийн 30-40 мянгатын байрууд эдрийг чинь бол хятадын хөрөнгө оруулалт элдв юмар барьж өгчээсэн тий. За тэгээ Хоршов засгийн эрхэнд гараад хятадтай муудсан. За тэгээд манай хоёрын аль нэгийг даг гэдэг тийм тулгамдалт бол Монголд орж ирсэн. За тэгээ мэдээж Монгол зөвлөлт холбоот улсыг дагсан учраас за хятад бол муу дайсны тий одоо болохгүй бүтэхгүй гэж үзсэн. За тэрнээс өмнө хүрээндгчний хятад байсан хятадтай монголчууд ямар харилцаатай байсан тухай дүүхэн баримтыг харах юм бол одооны хятадуудыг муулдаг шиг ийм өнгө айс ерөөсөө бидэрт байгаагүй юм лээ. За ингээд хятадууд муухай болж өөрсөн. За хятадууд бол Монголыг байнга эзлэх гэж байгаа гэж үздэг. За Монголын өмнөг бол одоо алж устгаж байгаа, Монгол соёлыг сүрүүлж байгаа. Тэ энэ одоо бидний мэддэг энэ номлол ойлголт домог гарч ирсэн. За ингээд хятадыг үздэг, үзэн ядах те синофобик тийм үү? Энэ үзэл дээрээ тулгуурлаад Монгол те зөвлөлт холбоот улсыг дагсан нэг ийм үндэсний үзэл угсарсан гэж үзэж байгаа. Тэрний юу гэхээр зөвлөлт холбоот улс гэдэг чинь өөрөө бол одоо 100 гаруй элдв долоон төрлийн одоо үндэстэн одоо юу гэдэг угсаатан гэх юм уу те тэр үедээ бол одоо угсаатан л гэж хэлж байсан л та. Ийм бүлгээс бүрдсэн ийм Оросоор бол народнис те манайд бол ард түмэн эдэр гэж орчуулад байдаг. Ийм нөхдүүдээс бүрдсэн нэг ийм үхрийн бүр шиг те ялаг
ирээн ийм улс байсан. Харин Монгол улс бол тэр үед одоо казак иргэд болоод одоо магадгүй тува за тэгээд энэ хүмүүсийг тооцох юм бол за бусад байсан цөөхөн гадны иргэдийг тооцох юм бол ер нь нэг үндэс угсаатай хэл соёлт ийм хүмүүс байсан. За ялангуяа энэ бол 1911 онд Манжаас салж өөрийн тулгуур төрийг дахин сэргээж байгаа тэр үр явцтай бичиг баримт дээр бол ерөөс тодорхой байдаг. Монголчууд бол хязгаарнаас нэг хөвцөг явж адилхан гэдэг ингээд бүр Монголын язгууртнууд бол Монголын улс төрийн удирдагч нар бол ингэж үзчихсэн байдаг л. Гэтэл 21 оноос хойш энэ байдал алдагдсан. Алдагдаад юу болсон гэхээр Монголын яг зүйл толгойд улсын маягаар дотор нь олон жижиглж хуваасан. Нараад нист гэдэг үгээ ястан гэж орчуулсан. За ястан гэж нэг юм яриад байдаг. Одоо та нар эндээс ойлгож авна гэсэн үг. За ингэнгүүт Монгол дотроо Монгол улсад монгол хүмүүс амьдардаг биш. Монгол дотор халах, бурайд, торгууд, байд, дөрвөд гэсэн ийм өөр угсааны хүмүүс амьдардаг юм шиг ойлголтыг бүрдүүлсэн гэж. За тэгээ 1930-аад оноос бол одоо тэр багасны зөвлөлтөр гэж байгуулад монголчууд анх паспорттай болоод за тэр паспортын дээр нь бол сайхан нэр ус онооч гэсэн. Чи дөрвөд, чи байд гэдэг тий. За тухайн үеийн тэмдэглэл дээр бол хүмүүс гайхчихсан байна. Чи намар сайд дээр бол өөрийгөө тэр яс үндэс гэсэн асуултан дээр нь бол монгол гэж хариулж анкета бөглөдөг байсан тийм баримт байт юм билээ л да. За ингээд Монгол улс ч монголчууд амьдардаг шүү дээ. Халах, бурайд, дөрвөд, тэ торгуудаа загчин гэсэн ийм хүмүүс амьдардаг улс болж өрч байгаа гэсэн үг тий. За энэ бол мэдээж тэр хязгаарын баруун хязгаарын тэр янз бүрийн одоо хүмүүст бол их таалагдсан. За ер нь аливаа улсын зах хязгаарын янз бүрийн хүмүүс бол ер нь одоо тийм тусдаа төвөөсөө хол байх, өөр хязгаартай гэсэн тийм үзэл хандлага гаргадаг нь бол ерөөсөө аль ч улсын түүхэнд байдаг зүйл юм байлээ. За тэгээд тэр хүмүүст бол мэдээж их таалагдсан. За тэр зүгийн сэхэтэн эрдэмт улсууд ч гэсэн энийг бол цааш нь дүүргэж ингэж явсан. За ингээд эцэстэн булгагүй хэлж байгаагаар бол энэ байдал монголчуудын үндэсний үзэл юу болсон гэхээр монголчууд гэж нэг цул гэж ярьдаг биш. За магадгүй одоо орсууд гэвэл орсууд нэг цул, хятадууд гэвэл хятадууд нэг цул, казакууд гэвэл бид нар казакууд гэдэг ингээд өөрсдийгөө нэг ийм хүн гэж бодож үздэг, ойлгодог үндэсний үзэл байдаг. Ерөөс үндэсний үзэл бол нэг ийм үндэсний үзэл дэлхийд дахинд бол маш түгээмэл. Гэтэл Монголын шал өөр болж өөрсөн гэж. Тэрний юу вэ гэхээр Монгол улс дотор бол халах гэж нэрлэгдээд байгаа нөхдүүдийг л жинхэнэ Монгол гэж үзээд халах бусыгаан бол элдв нэгээр гойчилж шоолдог Монгол биш хужаа эрлиз тал цэвэр бохор одоо юу гэдэг янз бүрээр нь хочилдог ийм үндэсний үзэлтэй болсон буюу тий халах төвтэй үндэсний үзэлтэй ийм ус болчихжээ энэ монголч. Бусад монголчуудаа яах юм бэ? Наад Монгол гэдэг нэр чинь зөвхөн халах гэдэг байгаа нөхдүүдэд хариалагдах хамаардаг нэр биш шүү дээ. Гэхдээ жишээ нь та нар хил дотроо байгаа баядуудаа яах гэдэг, дөрвдүүд гэдэг байгаа яах гэдэг, бурайдууд гэж нэрлэгдээд байгаа хүмүүсийг яах гэдэг. Хилээс гарч яваад өвөр Монголын тэр олон тий ордос урд мэдхгүй төмөд орчин жавууд тэдрийг яах гэдэг. Тэд чинь монгол шүү дээ тий. Үндэ одоо 60-д оноор хил хангалттай тогтоол тэд чинь цаануулсан болохоос биш. Үгүй үнэн нэг л байсан шүү дээ. Цугал гэж үзэжсэн шүү дээ. 1911 он тэр тулгуур төр байгуулагдсан хүмүүс бол үгүй хизээний цуг нэг гэдэг нөтөр богдод өргөж урьж байгаа бичин бол хэдүүлээ чи нэгээ адилхан монголоо өдр гэж бичээд исэн хүмүүс шүү дээ гэж хэлж байгаа. За тэгээд цаашлаад мэдхгүй одоо Оросд байгаа нөхдүүдийн тухай асуудал дээр за бусад эрт түргээр тарсан хүмүүсийн тухай асуудал яригдвал яах юм бэ? Үгүй эдрийг Монгол биш гэж ингэ цааш нь түлхдэг. Зөвхөн магадгүй Улаанбаатар тойрсон эдэн нөхрийг л тий Монгол тэр нь одоо өөрсдөө халах гэдэг юм шошго өөртөө наацсан хүмүүс тийм үү гэж үздэг нэг юм тий халах центрик гэж байгаа тийм үү тий халах төвд бусад монголчуудын өөрөөсөө түлхэн зайлуулж хөөдөг ийм сонин үндэсний үзэлтэй болчихжээ гэж дүгнсэн байдаг. За тэгэхээр монголчуудад одоо байгаа үндэсний үзэл бол хятадыг үзэн яддаг, халах дээр төвлөрдөг, тий бусад монголчуудын бол байнга шижгэлж ингэж хардаг. Тий одоо эрлээ сүрлээ сужаа одоо юу гэдэг наадах ч бол ноотаа гаршуу гэж хардаг. Ийм сонирхолтой үндэсний үзэлтэй болцсон байна гэдгийг энэ номон дээр ингэж гаргасан байгаа. За өөр дэлгэрэнгүй нарийн баримтуудыг тий өөр гаргаж ирж байгаа үндслүүд, факт. За тэгээд бичиглэл дээр сонирхмоор байвал та бүхэн энэ номыг одоо тэгээд номын сайтраас олж авч уншаарай. За бид нар бол хэвлж гаргаад бол одоо ер нь бол гадуур худалдаагаад дууссан байгаа юм ном байгаа. За ийм нэг сонирхолтой ном байдаг. Та бүхэн тэгээд хожим номын дэлгүүрүүд юм уу за магадгүй одоо юм раах юм бол ямар ч байсан одоо үндэсний үзлийнхаа тухай нэг судалгаа уншиж мэдэх боломжтой болох нь шүү гэж хэлэх гэсэн юм аа.